Гишүүдийн өдрийн амгалан айлтгая. Монгол улсын ардчлал парламентын цэцгэлээр шилжээд үндсэндээ 34-5 жил болчихжээ. Тэгээ энэ хугацаанд нэг тогтцсон тийм ойлголт бий болцсон юм байна. Тэгээ өнөөдөр энийг өөрчлөгээд хууль оруулаад ирж байгаа юм. За энэ талаас нь харвал ерөнхий сайд тусгайлсан сууснараа парламентын ардчлал ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм. Би бол ойлгохгүй байгаа. Ер нь төр гэж юу юм бэ гэж. Энэ бас энэ улс орнуудын шууд практикийг авч ашиглана гэх нь уг үндэстний өөрийнх нь язгуур оюун санааны ойлголттойгоо нэгдмэл байх тухай ойлголт л доо. Тэрнээс соёолдгүй юмнуудыг атарч соёолуулах гэж оролдоод бол хэрэггүй. Ер нь бидний урагшаа нөхөлтөд алхаж өгөхгүй байгаа этэр юмнууд чинь бол энэ үндэстний оюун санааны нэгдмэл үнэт зүйл нь жоохон сарнаад байгаа юм биш үү гэдэг ийм ойлголт байгаа. Тийм учраас би бол энэ талаасаа ер нь юмаа харцгаавал яасан дээ гэдэг ийм зүйл байгаа. Нэг хоёрдугаарт энэ улсын их хурлын хууль энэ юмд энэ суудлан муудлал хуваарлдаг юмыг хуульчлан тусгаад байх эрхцүүн заашгүй шаардлага практик хэрэгцээ нь юу байгаад байгаа юм бэ? Энэ их хурлын удирдлагын гэдэг юм уу энэ бүтцэн өөрөө тогтоогод явж болохгүй юм уу? Би энэ талаас нь асуумаар байна л да. Юу гэж ойлгоод байна вэ? Ер нь бол энэ хурлын үйл ажиллагааг энэ парламентын засаглалыг төгөлдржүүлэх, парламентын ардчлалыг хөгжүүлэх чиглэлээр жилээс жил дахицууд яваад байгаа. Энэ улсын их хурлын асуулгын цаг гэдэг бол ёстой ерөнхий сайдыг улсын их хурл дахь олон цөөнхийн бүлгүүдээс, гишүүдээс асуулт асуух тэр тэгш байх гэдэг юм уу? Тэр зарчмыг нь хангаад сүүлийн жилүүдэд энэ мэтгэлцээний зарчмыг бий болгосон. Энүүгээрээ дамжаад би бүх юм нь явах хэрэгтэй. Харин ерөнхий сайдыг улсын их хурл томилдог нь үнэн. За тэгвэл тэр үйл ажиллагаагийн зохицуулсан хууль талдаа л суулгах ёстой гэдэг юм уу? Дутуудуулчихад байгаа зүйлүүдэд анзаарах ёстой бид. Тэрнээс хэлбэр талаасаач би бол тэгж ойлгохгүй л байгаа л да. За хариултыг Тэмүүжин гишүүний микрофоныг нээ. За энэ бол нэг тийм хэлбэр тал юм ерөөсөө биш шүү дээ. Энэ саналсуулын асуудал ч ерөөсөө биш. Монгол Улсын үндсэн хуульд байгаа үзэл санааг энэ улсын их хурлын чуулганд амилуулах уу гэдэг асуудал шүү дээ. Монгол та үндэсний оюун санааны нэгдвэл байдал гэж хэлж байна. Монгол Улсын үндсэн хууль Монголын ард түмний нийгмийн гэрээ шүү дээ. Энэ оюун санааны нэгдвэл байдлыг Монгол Улсын үндсэн хууль өөрөө тодорхойлж байгаа шүү дээ. Гэтэл үндсэн хуулиараа нулимаас суужиж болохгүй шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн дээр ерөнхий сайд улсын хурлд ажлаа хариуцсан тайлгна. Ажлаа хариуцсан тайлгнах гэж байгаа нь улсын хурлын толгой дээр гар суучаад оюун эрдэнэ шиг баярмаа гишүүнийг доромжлоо суужиж болохгүй шүү дээ. Тэр суудлал нь ерөнхий сайдыг энэ улсын хурлын гишүүдийг доромжилж болно гэдэг тийм уур амьсгалыг бий болгож байгаа шүү дээ. Яг феодал шиг, ноён шиг хэв ортой суудлал дээр ерөнхий сайд нь улсын хурл парламентынхаа чуулган дотор суудаг улс дэлхийд байхгүй шүү дээ. Парламентод ерөнхий сайдууд нь тусдаа суудалтай байдаг улсууд байна. Парламентын гишүүдийнхаа өөдөөс харуулдаг. Тэнд нэг зарчим үйлчилж байна. Тэр нь юу гэхээр энэ суудлал дээрээс парламентод худлаа хэлж болохгүй шүү гэдэг зарчим үйлчилж байгаа шүү дээ. Тэгснээс улсын хурлын гишүүдтэй адилхан хэлсэн үгнийхээ төлөө хариуцлах хүлээхгүй шүү гэдэг зарчмыг үйлчлэхгүй байна шүү дээ. Энэ зарчмыг үйлчлүүлэхийн тулд ерөнхий сайдуудыг тусан суулгаж байгаа. Тэгснээс биш улсын хурлыг даргалж байгаа юм шиг спикер хажууд хээ хортой санал сууд бэлдэж өгөөд ерөнхий сайдаа суулгадаг улс дэлхийд байхгүй. Үндсэн хууль ёс энийг шаардж байгаа шүү дээ. Монгол улс эрх мэдлийг хуваарлсан улс. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг эрх мэдэлтэй.
гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний нь ерөнхий сайд. Ерөнхий сайдыг засгийн газараа хурлаа удирдах хахад нь спикер хажууд нь санал тавьж сууж болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан улсын хурлын дарга спикер хурлаа удирдах хахад ерөнхий сайд хажууд нь зэрэгцээд санал ширээ тавьж сууж болохгүй байхгүй юу? Ерөнхий сайдыг доош нь оруулж ирээд гишүүнийхэн суудлын дээр суулна. Гишүүнийхэн суудлын дээр суухгүй бас жоохон тустай баймаар нэг үл ерөнхий сайд сайдуудыг тусна нэг бүлэг болгож суулгаад за энэ санал дээрээс улсын хуралд худлаа ярихгүй шүү гэдгийг нь зааж өгөх хэрэгтэй шүү дээ. Сая та завсарлага аваад улсын хурлын гишүүн биш ерөнхий сайдаа хаан суулгах вэ гэдэг зовлонтой байна л гэж хэлсэн шүү дээ. Улсын хурлын биш ерөнхий сайд бол бүр улсын хурлын дахин дээр сууж болохгүй шүү дээ. Ажлын хэсгийн судал дээр сууж шүү дээ. Бараг. Танаа намын зовлон энэ парламентын зовлон болж болохгүй шүү дээ. Би бол ийм л байр суурьтай. За бачрал гишүүн тодруулъя. Намын зовлон мовлон их хурл руу оруулж ирж байгаа юм байхгүй. Тэр талаас яримгүй. Нэг хоёрдугаарт тэр улсын хурлын гишүүнтэй засгийн газрын тэргүүн харьцах, ажлаа тайлагнах итэр бол тусдаа асуудлаа. Суудлаас хамааралтай тийм гэж байх юм. Одоо бас зөв ярьцгаах ёстой. Тийм учраас би энэ Монголын парламентын засаглал үүсээд 30 гаруй жил явцсан энэ түүхэн хөгжлийн хугацаанд энэ суудал зохиогүйгээсээ болоод урагшлаагүй итэр гэж би ойлгохгүй байгаа. Яг үннийг хэлэхэд. Тэрнээс болоод парламентын засаглал төгөлдрөх гэдэг юм уу? Парламентын ардчил хөгжих гэдэг юм уу? Энэ үйл явцад садаа болоогүй. Бид эрх зүйн орчингоо жилээс жилд боловсронгуй болгоод явж байгаа. Бид энэ мэтгэлцээний зарчим гэдэг юм уу? Энэ юмнуудаа За Тэмүүжин гишүүн микрофоныг өгье. Ер нь бол энэ хуулийг өргөө жил болж байгаа. Өргөн бариад. 2-1 ерөнхий сайд байхдаас эхэлсэн. Дараа нь Зандан шатар ерөнхий сайд байхад үргэлжилсэн. Одоо учраас ерөнхий сайд байхад хилцэж байгаа. Энэ өөрөө парламентын бол амин сүнс. Парламент бол 126 гишүүн, улсын хурл бол 126 гишүүнээс бүрдэнэ. 126 гишүүн хуралдаж шийдвэр гаргахад зориулж энэ чуулганы танхим зохион байгуулагдах ёстой. Улсын хурл хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих чиглэлээ хэрэгжүүлэхэд зөрчилдөхгүйгээр чуулганы танхим зохион байгуулагдах ёстой. Гэтэл биднээс нөгөө энэ чуулганы танхимыг зохион байгуулах асуудлыг яг үндсэндээ улсын хурл өөрөө хяналтаасаа гаргацсан юм байл. Тэгээд нэг ёслолын алба зохион байгуулалтыг шийддэг болоо хувирцсан. Эн чинь өөрөө улсын хурл буюу ард түмний төлөө За хууль санал гишүүн илтгэл төслийн үзэл баримттай холбогдуулан гишүүнт асуулт асууж дууслаа. За хуулийн төслийн үзэл баримт